Онцгой байдлын байгууллагаас сар бүр холны тэтгэврэгдэг Немо подкастын өнөөдрийн зочин нийслэлийн онцгой байдлын газрын гамшигаас хамгаалах сургалтын хэлцээний дарга хурандаа Хадбаатар студид хүрэлцэн ирсэн байна. Бид өнөөдөр зуны улирал, аял зугаалгын улирал гэсэндээ холбогдуулаад гол усны ослоос өрсөн сэргийлэх чиглэлээр мэдээллийг олон нийтэд хүргэх болно. Онцгой байдлын байгууллагаас бас гол усны ослоос өрсөн сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Завт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийг хүртэл ажиллуулж байна. Нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар яриагаа хэлвэл. За нийслэлийн хэмжээнд болцсохгүй гол усны ослоос өрсөн сэргийлэх чиглэлээр одоо зуны улирал эхэлж байна. Зуны улирал иргэдийн манай амралт зугаалга аялал нэгсдэг. Жохон дулаан зэрэглээр эцэгчүүд өрөвхтэй дагуулаад найз нөхдөөрөө голын хэрэг барааддаг. Энийгээ дагаад гол усны ослын эрсдэл ус хандлагатай болдог. Энээс өрсөн сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд л одоо нийслэлийн цэцэргийн захирамжаар жил бүрийн 6 дугаар сарын 15-наас 9 сарын 15-ны хооронд зуны 3 сарын хугацаанд бол одоо завьт болон хөдөлгөөнд хэрэглэдэг зохион байгуулан ажилладаг. За энэхүү одоо завьт хэрэглэгчдийн зохион байгуулснаар болцсохгүй гол усны ослоос өрсөн сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулдаг ачаал бүгдтэй байна. За үүнтэй холбогдуулаад онцгой байдлын байгууллагаас одоо уур усноос өрсөн сэргийлэх бүү бас гэдэг аяныг бас улсын хэмжээнд зохион байгуулж энэ аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа гол арга хэмжээнүүд бас юу вэ? Нийслэлийн хэмжээнд туулгал дагуу хамгийн их одоо усанд осолддог энэ усны нөхцөл байдлын талаар гамшиг эрсдлийн үнэлгээг бид бүхэн хийсэн байгаа. За эрсдлийн үнэлгээгээр бид бүхэн одоо нийт туулгал дагуу 20 цэгийг тодорхойлсон. Энэ ямар цэг хар цэг гэж хэлээд байгаа. Тэр хар цэг гэдэг нь юу хэлж байна гэхээр одоо жил 2-оос доошгүй хүн осолдсон газрыг хар цэг. Тэр цэгийг тодорхойлоод эрсдлээ үнэлээд одоо энэ цэгүүдэд эргүүл хяналтуудыг зохион байгуулах, мөн одоо хяналтын камеруудыг байршуулж иргэдэд хяналт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх хэлээр явж байна. Мөн гамшигын эрсдлийг буруулах нийслэлийн зөвлөлийн одоо дэмжлэгтэйгээр бид бүхэн одоо завьт болон хөдөлгөөнд эргүүлүүдийг бол зохион байгуулан ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол одоо бид бүхэн эргүүл шалгалт зохион байгуулахад одоо гамшигын эрсдлийн зөвлөгөө санхүүжилтээр одоо оюутны холбоотойгоо хамтарч ажиллаж оюутан аврагч гэдэг хөтөлбөрийг бас нийлэн хэмжээнд зохион байгуулж 100 оюутныг энэ жил одоо голын иргэд дагуу ялангуяа одоо яг энэ зуны улирал эхлэхийн цаг хугацаанд иргэд олон нийтдээ болцсохгүй гол усноос өрсөн шал заавал өвлөмжийг өөх анхааруулах энэ хөдөлгөөнд эрүүл зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн цагдаагийн удирдах газартайгаа хамтран за дүүргүүдийн одоо гэр бүл хөгжил, хүүхд хамгааллын хилцс, Монголын улаан цагийн нэгд хамтран одоо мэргэжлийн бод хамтарсан эргүү шалгалтуудыг бол завьт болон хөдөлгөөнд эрүүл зохион байгуулж ажиллаж байна. Ингэснээр бид болцгүй гол усноос өрсөн сэргийлэх одоо сэрэмжлэг өргөн хүрээнд захиалах юм ачаал бүтэлтэй ажилтдаг зөвшөлтөй зохион байгуулж ажиллаж байна. Ер нь одоо завьт эргүүл ажиллаж эхэлснээр гол эрсдэх аюултай хичнээн иргэдийг бас амь насыг нь авран хамгаалсан байгаа бол. За нийслэлийн хэмжээнд завьт эргүүлийг одоо зохион байгуулаад 10 гаруй жил болж байна. Тогтмол одоо энэ завьт эргүүлийг зохион байгуулснаар жилд одоо тохиолддог гамшиг ослын тоо бол усанд ослон тоо 25-аас 30% буурсан юм үзүүлэлт. Энэ л маш том өндөр үзүүлэлт. Ингэснээр бид бүхэн ер нь бол туул хэрлэн тэрэлж гол дагуу Улаанбаатар хотын хэмжээнд ер нь өдөрт дунджаар яг энэ 6500 орчим иргэд 2500 орчим автомашин техник зорчдог юм судалгаа байдаг. Тэгэхээр бид бүхэн энэ завьт эргүүл хөдөлгөөнд эргүүлийг зохион байгуулж ажилласнаар энэ одоо жилдээ бол ер нь 200 гаруй мянган иргэдэд өрсөн сэргийлэх ажил зохион байгуулж ажилладаг. Ингэснээр одоо нийслэл Улаанбаатар Түмэн амынханы 10.1% хүрж бид өрсөн сэргийлэх ажил зохион байгуулж ажиллаж байна. Усны ослоор эндэж байгаа харамсалтай мэдээллүүдийн судалгаагаар аваад үзсэн чинь хамгийн их эрсддэг улирал нь 6 болон 7 дугаар саруудад гэж бүртгэгдсэн байна. Их шалтгаанууд юу байна вэ? Ер нь бол голын одоо зуны улирал эхлээд 6, 7, 8 саруудад иргэдийн манай аялал зугаалга хөдөө хээр зорчин явдаг энэ ихсдэг. Энийгээ дагаад нөгөө усан толгод манай иргэд маань одоо тухайн байгуул одоо орчинд очисон бол аймгийн нэг үтсэнд газар очиж тухайн орон нутгийн орчныг аяг үнэлэх маш чухал юм байна. Юу үнэлэхгүйгээр орчныхаа эрсдлийг үнэлэхгүйгээр шууд очиод нэг нуур таарангуул хадууц чинь буцаад тайлж ороод л ингээд л осолдох тохиолдол гараад байна. Тэгээ ер нь одоо сая өнгөрсөн 6 сарын 4-ний өдөрхөл нийслэл Улаанбаатар хотод бид бүхэн одоо улсын хэмжээнд дөрвөн хэлсэн бүү бас аяныг зохион байгуулж иргэд олон нийтэд ингээ хэл анхаарал зөвлөмжийг өгсөөр байтал 6 сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хангамал дүүргийн 9 дугаар хороо гэхэл нэг өдөрт 3 хүн 20-50 насны 3 эрэгтэй усан тулгуул тусан төсөлж юм анасаал харамтлаад тохиолдсон. Энэ юу хэлгээд нэг бол бид бүхэн мэрэгжлийн байдлаас анхаарал сэрэмжүүлэг өгсөөр байтал манай иргэд бол үнэхээр хайхамж, сонор сэрэмж алдснаас хойш ийм асуудал. Тэгэхээр ер нь одоо гол усанд осолж байгаа, тохиолж байгаа гол шалтгаан үүсэл нь бол иргэдийн 100% өөрсдийн хариуцлага
Ариг согтууруулах ундааны зүйл эргэлсэн үедээ усанд орж ийн. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгаж ийн. Одоо ерөнхий улсын сургууль амардсан эхэлсэн. Яг энэ үйлрэлд эцэг эхчүүд бид бүхэн хүүхдүүдээ маш сайн хараа хяналтаа сайжруулах нь маш чухал юм байна. Ингэснээр та болцсохгүй эртлээ зурсан сэргийлэх одоо боломжийг өгж байгаа. Ер нь одоо нийслэлийн онцгой байдлын газраас тулгуул дагуу эргүү шалгалт өрсөнд мэдээллийг явуулж байгаа боловч одоо энэнийг бол өрсөн сэргийн эрслийг бууруулах гол арга нь бол бид бүхний юу гэдэг иргэд олон нийтийн оролцоонд толгуурлах. Иргэд маань бидний ингээмлэгийн байс өгч байгаа заавар зөвлөмжийг зөвөр хүлээж авч бидний төлөө гэдгийг үнэхээр ухамсарлан байх л энэ эрсдэл буурах боломжтой. Гэхдээ бид бүхэн одоо чиг үүргийн хүрээнд өрсөн сэргийлэх ажлыг бол маш өргөн хүрээнд олон арга хэлбэрээр явуулж байгаа. Гэсэн хэдийч манай зарим иргэд маань одоо өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж усан толсхийг тохиол гарсаар байна. Ялангуяа одоо стандартын бус одоо ийм завь хэрэгжилж гин хүүхдийн одоо стандарт тоглоомууд байна, хийлдэг тоглоом эднийг нэг хэрэглээд хүүхдүүдэд өгчөөд нөгөөтгөө аврах хэрэглээд ийм стандарт бус тоглоомууд бол аврах хэрэгсэл биш юм а. Тийм учраас тэр чигүүл залуучууд одоо хийлдэг гуцсан үеүүд уулын тэр маань бол майханд чийг даахаас ингээд сэргийлсэн тавих хөстө зориултын гуцсыг манай залуучууд эрийг нь яаж усан дээр хөвж одоо ийм одоо юу гэдгийг тухайн үеийн зугаацад болж ирж байгаа. Энэ нь өөрийгөө эцэлд оруулж байгаа хамгийн аюултай зүйл гэдгийг л бас манай залуучууд ойлгосоо гэдгийг хэлмээр. Бас нөгөө талаар нэг асуудал байна. Сэлдэг гэд те би сэлдэг юм чинь гээд тухайн таны төрөний хэлдэг нөгөө тухайн очиж байгаа газрынхаа нөхцөл байдлыг судлаагүй би сэлдэг гэж усанд ороод амьдэрсдэг. Гэтэл судалгаагаар ингээ харсан чинь нийт амь насаа алдсан иргэдийн 40% нь бол бассейн цэлдэг байсан гэдэг судалгаатай тий. Тэгэхээр бассейн гэдэг бол нэг өөр, урсгал ус гэдэг бол бас нэг өөр. Ийм хоёр өөр ойлголт юм а гэдгийг бас илүү ялгаж түүн дээрээ бас анализ дүгнэлт хийх хэрэгтэй юм шиг. Тийм манай иргэд хамгаалалт яг ийм бол одоо бассейнд гिचэлдэг нэг 2-3 сар гिचэлдэг анхан шатны мэлгүүд би сэл сурчлаа гэдэг аюу том эндүүрлэж байна. Яагаад тэр бол бассейн гэдэг бол тухайн одоо стандартын дагуу ийм тогтмол ус байхгүй юм зориулт юм бассейн. Тухайн одоо энэ тийм учраас урсгал өөр байгальд цаг уурын салхины хүч давлгаа одоо маш хүчин зүйл гэдэг энийг тооцоолд өөр өнөдөр манай залуучууд бие сэлээс сурцсан гэдэг ер нь одоо онцгой байдлын байгаль бүү бас гэдэг энэ ач холбогдол юм. Усыг бүү басаал гэж байгаа. Тийм учраас хүн усанд ам гарч болдгоо. Ер нь хүмүүсийн хамгийн гол замрал болгоомжгүй усанд эндсэн тохиолдолд аврахад маш хүндэлтэй байдаг. Маш богино хугацаанд усанд хүн хөл алдах юм, хурдан амьсаа алдах, ус залгаад ингээд эрсдэлд орох маш хүнд нөхцөл бүрддэг. Тийм учраас иргэд маань байнга сонор сэрэмжтэй байж өөрсдийнхөө амь насыг хайртай гэр бүл үр хүүхдэд байнгын хараа хяналттай байгаасаа гэдгийг зөвлөмөр. Бас одоо дээр нэмээд асуухад таны төрөний бас одоо шалтгаануудад бас дурддагдаж байна л да тий. Нөгөө гэр бүлээрээ найз нөхдөр аялал зугаалаад голын эрэг дагуу ойрхон буучдаг. Гэтэл гинт нөгөө бороо ороод гол маань үерэлдэг. Нөгөө юу гэдэг гүйхэн байсан ус маань гинт хүчтэй урсгалтай болж усны түвшин нэмэгддэг гэдэг ингээд эрсдлүүд бол тухайн нөхцөл байдал шалтгаалаас яаж л бол бас яаж өөрчлөгдөж болохоор байгаа хгүй. Тэгэхээр ер нь юунд анхаарах шаардлагатай юм бэ? Бид бүхэн зурны удирдал эхэлж байна. Одоо аял зугаалгын удирдал хүн болгон мэдээж байгалийн сайхныг үзээд аялах гэр бүлээрээ хайртай дутнуу авч хамгийн гол нь бид үнэхээр сонор сэрэмжэл байна. Тэгэхээр одоо таньж мэдгүй газар очиод усны тухайн орчин нөхцөлийг судлаагүй байж тэгээ голд ер нь бол одоо манай иргэд аюу төдөөхий зугаалж авч голын уснаас 5 метрээс доошгүйгээр л одоо тэр майхан байр машиныг байрлуулж явах хэрэгтэй байгаа. Тэгэхгүйгээр бид нар яагаад тэргүүл нэг голд ойрхон байрладаг шөнө магадгүй тухайн яг байрлах үед гайгүй шүн ингээд өглөө унтаа боссон чинь шүн бороо ороод усны түвшин нэмэгддэг, эргээ хайлждаг. Тэгээ та урсах юм эрсдэл нөхцөд мөн баталгаа зам гүрээ манайх нэг хамгийн гол жолооч өдөрч энийг чулаа. Усаар гатлах дуртай. За би тийм джиптэй явж ийм машин, миний машины хүчин чадал бол ийм өндөр гэд. Тэр бол аюу том эндүрл юм ба. Тийм учраас та усанд ганд одоо нэг тийм ээ бардаж болохгүй. Тийм учраас баталгаа зам гүрээр явахгүй хамаагүй голын ус гатлахгүй байх. Энэ нь одоо эрсдэл орхоо сэргийлэх аюу том нөхцөл бүрдэж байгаа. Тийм учраас иргэд байнгын сэрэмжтэй байгаараа зөвлөдөг байгаа. Өнөөдөр бол онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг аюулгүй байдлыг шалгах өдөр болгож зарласан өдөр байгаа. Тэгээд тийм ч учраас өнөөдөр бид бас гол усны ослоос өрсөн сэргийлэх чиглэлээр мэдээллийг иргэдэд бас хүргэж байгаа ийм онцлогтой. Тэгээд дээр нь ингээд түрүүний таны ярианаас ингээд сонсохоор одоо бид хэд нөгөө аялал зугаалгаа аюул битгий болгооч гэдгийг л байн санаж бас бодож явах хэрэгтэй юм шиг байна л та. Ер нь бид түрүүндээсэн зуны сайхан дэлгэр цаг ирж байна. Зугаалж болно. Бид нар хүмүүс сайхан байгальд тэрийг бол бид нар
боль гэж байгаа биш байхгүй. Хамгийн гол нь иргэд маань тэр зугаалж явахдаа бүх эрсдэлд ороосоо л гэдэг. Өнөөдөр элэг бүтэн байгаасаа л гэдгийг дахин хэлмээр. Энэ нь ердөө л та магадгүй олдороо найз нөхдөөрөө явах голдын иргэд дээр очдог тоглоо суучдаг нөгөө хүүхэд хаана явж ийн бага насны хүүхэд нэг тоглоомоо усанд алдаа тэрнийхээ хойноос явдаг ч юм уу хөл алдах. За ба согтруулах ундаа зүйлээс бие биендээ хяналт тавьдаг. За болохгүй шүү бие биенээ хинжээдэг нөгөө нэг найз нэг санамсаргүй нэг балга пяа ууцсан байдаг усанд ороо сэрвчнэ гэдэг тэр усны гүн ямар явах вэ тухайн орчинд ямар нуур ямар голд авж байгаа тэрийг мэдгүйгээр шууд бие сэлдэг гэж ороод л хөл алдаад ус залгаад амиа ирдэг юм нөхцөл үрж. Тийм учраас иргэд маань одоо ялангуяа зуны 3 сард бүр онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Тэр иргэд манай мэрэгжлийн албаа гэж өгч байгаа заавар зөвлөмжийг хэрэгжүүлэхэд манайх их өөрсдийнхөө хайрхамжгүй тийм үл ойшоосон байдлаас болж л магадгүй ингээд нэг аврагч ирээ та ингээд усанд хорж болохгүй шүү согтуул ундаа зүйл хэрэгэлсэн байр холдоор ингээд нөгөө нэрээ би ингээд явах хэрэгтэй нэхгүй за ойлголоо гэд байж идэг гин эргээ харахад л усанд хөл алцсан тохиолдол гараад идэх байхгүй. Тийм учраас манай иргэд тэр мэрэгжлийн бас өгч байгаа алба хаагчдын заавар зөвлөмжийг яг л мөрдөж аюулгүй байдлаа хангаж байхыг хүсэж байна. Алба хаагч бүрийн одоо тухайн хүнд тавьж байгаа шаардлага бол тухайн хүний амь насыг хамгаалж байгаа гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд өнөөдөр бас урилгыг маань хүлээ авч гол усны ослол урьдчилан сэргийлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. За баярлалаа.